Дэлхийн олон орны архив номын санда Монголын түүх, соёлын өвтэй холбоотой бичгийн болон эд үлгийн дурсгалууд хадгалагдсан байдаг. Чингис хаан үндэсний музейн захирал академич Чулуун, Варшавын их сургуулийн профессор Агата Бария, Стажинск нартай хамтран Польш улсын ур чадварын академи болон шинжлэх ухааны академийн архивтай хамтран нэгд монголч эрдэмтэн профессор Котвичийн архивд хадгалагдж байгаа Монгол улсад 1915-аас 1916 онд явуулсан хүн ам статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн хэмээх 9 ботномыг хэвлүүлсэн байна. Энэ бол Богдхаанд Монгол улс байгуулагдсны дараа Монгол улсад анх удаа явагдсан Орос улстай хамтарч хүн ам статистикийн бүрэн тооллого. За энэ ямар учиртай вэ гэхлээр 1913 онд Намнус өрнгийн айлчлалын үр дүнгээр байгуулагдсан Козины яамнаас ерөнхий удирдан зохион байгуулж хийгдсэн ажил. За 5 замаар одоо Монгол улсын Сэцэн хаан, Түшээтан, Сайн ноён засагтааны хошуудын нутагт одоо ажилласан. За 5 сарын турш бүтэн тооллого явагдсан. За мэдээж одоо тэр үед зам харилцаа, унаа тэрэг ямар байлаа. Тэгээд төвөр аргаар тоолсон ийм тооллого байгаа юм. Хүн амын тооллогоос гадна бүрэн статистикийн одоо материал байгаа. Энэ 110 жилийн туршид уг материалыг бол судалгаанд ерөөс ашиглаагүй. Тэгээ судлаачд бол төдийлөн мэддэггүй байсан. Тэгэхээр монголчууд өнөөдөр 20 дугаар зууны ихэнх үед үнэхээр сүнэж байсан ард түмэн юм уу? Эсвэл монголчууд одоо хэвийн амьдарч байсан юм уу? Монголчууд одоо юу эдэлж хэрглэж байсан, бичиг үсгийн төвшин ямар байсан, нүүдэл судал нь ямар байсан, шашин шүтлэг нь хошуу ноёдынх нь ахуй амьдрал, ураг төрөл, эхнэр хүүхэд хэн байсан гэдгийг бүр наривчлаж одоо тэмдэглэсэн ийм тооллого байгаа юм. Энэхүү хүн амын данс материал нь 1915-аас 1916 онд Халахын Сайн ноён хан, Засагт хаан, Түшээт хаан, Цэцэн хаан аймгийн 43 хошуудын нутагт ажиллаж тухайн хошууны хүн амыг төвөрлөн бүртгэж, эдийн засгийн хэрэглээг наривчлан судалж, хошууны ноёдын тухай дэлгэрэнгүй Орос Монгол хэлээр тайлан болгож бичсэн. Хошууны нүүдэл сүм хийд түүх соёлын дурсгалыг наривчлан судалсан үн цэнтэй баримт юм. Тус баримтыг одоо хүртэл судалгааны эргэлтэнд оруулж ашигласан судлаач Монгол улсад байхгүй юм а. Энэ жил Монгол-Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн өн түүхэн цаг үед ном болон хэвлэгдэн гарч байгаагаараа онцлогтой юм а.